Чари ахыгаа гадаадаас ирэхэд гайтай юм шиг дүү бид хоёр наагур хэлэхэд маажууртай. Өвчнийхөө нэрийг яг номоор нь хэлвэл хамуутай угтсан юм л да. Аанаас тэр ёрын өвчнийг авсныг ёстой бүү мэд. Дүү бид хоёроос өөр манайд лав тийм өвчин туссан хүн байгаагүй юмдаг. Соёлтой газар сураад ирснийг ч хэлэх үү, өөрөө угаасаа цэвэрч цэмцгэрийг ч хэлэх үү. Дүү бид хоёрын өвчнөөс ахын жигшиж байгаа ч гэж жигтэйхэн. Хурдан л итгэх хэрэгтэй. Хаанаасаа халдвар авчдаг хоёр золигвдээ. Энэ хоёр ингээд яваад байвал хорлонтой юм шиг хамаг амтанд халдаачих нь баг дээр нь эмчлүүлчихгүй дээ. Гэснээ дорн товууд хэмээх чигтэйхэн муухай үнэртэй нэг тосыг бит хоёрын хамуутай газраар түрхнэ гэлээ. Айлын эрх хүүхэд юм хойно тэр хачин үнэртэй нялцгай заваа юм чинь заяан биендээ түрхөөлөхгүй гэд орилж чарлж гарлаа. Аав ээжээс л би түүхэн өмөрөх болов гэж гордож байгаа царайн л да. Тэр чи даанч нэмэр болсонгүй. Гэтэл ах гинэтхэн яасан шадруу золиггүй эн чин гэснэ тэлээгээ суглаад ороолгоод авлаа. Анхаасаа жавти хүртсэндээ шарлахаад хануун голын үерт гүйгээд орно хэмээн айлгаад уйлсаар гол руу гүйчихлээ. Цаахалтын зайтайж холдож амжаагүй байтал ах морь унчихсан араас давхин ирээд шавхуурдаж хөөсөөр гэрийн гадаа авчирч дөө бит хоёрт мөнөх өмхийн үнэртэй тосыг хүчээр түрхэд малын сарвчин дээр халуун наранд хэвтүүлчихдэг юм байна. Хүүхдэл юм хойно хэсэг уйлаад төдхөн тайвширлаа. Дөө бит хоёр шавхуурдуулснаа мартчихад өдөржин халуун наранд сарвчин дээр хэвтэхдээ хол ойрыг харсан шиг хоорондоо бас тоглож. Энэ халуун наранд чинь түлэгдэж өглөө л дээ. Би ч гэсэн өглөө яасан ч халуун юм. Одоо бит хоёрыг оруулах болов? Оруулахгүй бах өө. Ах их ууралсан харагдсан. Тэгээд чи бит хоёр ийм муухай үнэртэй юм чинь айгуул өхрийн сарвчанд хийх бах өө. Ахаа арайч үгүй үсттэй. Шүн бит хоёр айгаад үхэн штэ. Энэ муу maaгүй хэрэггүй л авсан. Энэ тос нь яасан ч муухай үнэртэй юмтэй. Ахын уур гарсан болов гэж инээлдэж хөхрөлдөн шивгнэлдэж байж үлээ. Хар хорын өчүүхэн сэтгэлгүй хүүхэд хөөхн насаа гэж. Ахын гэнэт гаргасан шийдвэр зөв болж бит хоёр 3 өдөр наранд шаруулаад л захтнах зовиргүй болсон доо. Таарлцсан газраа шижгэнтэл маажиж явдаг тэр муухай өвчнөөс салчхаад би манай ахын зөвлөв байж арай л муухай зан гаргасан байна да би тэгдгүүл байж ийм хүний чинь зодлгүй яах вэ гэсэн шүү юм бодож байж үлээ. Балчир багнасаа эргээд бодоход өөрийгөө бас дүүгээ хөөрдөж өөрийн эрэхгүй нулимс гарах дөх юм да. Сонсдог ном эм бүхэд байршлаа.